dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50,000. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Самсган үзэгчдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дэх улирлынхаа 24 дахь дугаарыг та бүхэнд өргөхөд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк студид баазраа өргөхээр уламжлалт дөрөв ажиллаж байна. Орон мэндийг хүргэх урав. За 24 дахь дугаар гэж бид 36 орчим дугаарыг баазраа энэ улирал хүргэх болов. Гэтэ бас өнгөрсөн улирлын шиг 7 дахь тоглолт олон гарахгүй болвол цөөн дугаар хүргэн. Тэгээд албан ёсоор багууд бол 80 тоглолтын босхийг 81 болчихлоо өнөөдөр бол. Тэгээ ер нь бүх зүйлс тодорхой болж байна да. Тийм болохоор өнөөдөр ер нь яриагаа плей-оффын учаанууд руу нэлээд хандуул. Эхлүүлээ да гэж ярилцгаая. За тэгээд Oklahoma City тандар Los Angeles Clippers-ийн 7 хоногт тоглосон. Хоёр багийн тоглолт манай суугаар та бүхэнд хүрсэн. За тэгээд За ямар болсон тоглолт? Хоёр багийн зүрх хол үлээ. Тэгэхээр хол үлээ тий. Тэгээ одоо энэ хоёр чи ер нь баг таарах. Тэгээд SJ өөрөө Clippers-ийн эсрэг тоглолт болгондоо нэлээд төвлөрч ордогоо гэдгээ ярьдаг. Тэгээд гэхдээ энэ тоглолтын дээр бол Home Green бүр солиотой эхлүүлсэн. 30 он авлаа яалаа тий. Эхлэлээ бол супер тавьсан 34 20 хэд ч гэж ихний үед дуслаа. Тэгээд тэр зөрүү ер нь огт арилаагүй. Энэ тоглолтын дээр Clippers-с би нэг эсрэг багаас нэг давуу тал өгдөг шүү дээ. Ямар нэгэн багт. Ямар ч давуу тал гэсэн үү? Тий, жоохон ч гэсэн. Тийм юус олж хараагүй тэгээд. Азар та бидгээд Кавай гэхээс Кавай л жоохон тийчих юм хэлсэн. Кавай л яа нэг. Өөрөө ямар ч үндэслэл нөхцөл байдал байхгүй л харагдав. Ямар ч гаргалгаагүй юу? Тий. Clippers тэгээ одоо солилцоогоор за матуур нь нөгөөх нь Garland. Тэгээ энэ хоёр чинь нэг 17 тоглолт, нэг нь 20 хэдэн тоглолт тоглолцлоо. Хоёулаа бол оноо авалтараа яг багтаа 2 3-т яваад л байгаа. Гэтэ төв дээрээ ер нь бүх тоглолтод дандаа сул байгаад байна. Тэгээ яаж ч нөгөө нэг Швейцар залуу Нидерхаусер гэдэг үеийн тоглогч нь айгүй хөөрхөн тоглож эхэлж байгааг гэмтсэн шүү дээ. Тий. Тэгээ 100 буцаагаа ч явуулсан. Тэгээ ер нь бол Clippers хэцүү л харагдаж байна да. Плей-оффт за ордог юм а гэхэд тэгээд эхний шитэнд угаасаа тэгээд нөгөө хоёр айхтар нөхдөй чи аманд очно шүү дээ. Одоо 7-оор за Phoenix-ээ хождог юм а гэхэд тэгээд 7-оор гараад Spurs-ийн аманд очно. За эсвэл хожигдлоо гэхэд 8-аар гардаг юм бол тэгэл одоо энэ даалгуулаад байгаа таарсан тэгээд нэг л хожил авахгүй л үү тий. Тий, ер нь сайн үзэлийг ажиллаа. Гэхдээ яг Spurs OKC-гээс бол үнэхээр хожил авахгүй ах уу? Би л авахгүй ах л гэж бодсон. энэ яахгүй ч гэж бол. Хэцүү. Memphis-ийг OKC эхний шатанд 4 тэгсэн шүү дээ. Тэгээ тэр үеийн Memphis ч бас одоо Zach Edey тэрний бол хурдан баг тоглолт болгоно үзээтэй байсан тий. Гэхдээ тэр бол нэг зүйлээр тоглох үзээ гаргахгүй 50 онооны зүйл. Эхний 3 үйл үзээдсэн шүү дээ. Дөрөвдөр л те. За та нарын талаар ярилцъя. Тэгээд энэ баг. Та нарыг одоо юу болгоно ярьж байна. Дараалал. Ярихаас өөр аргагүй байгаа багийн ч яг тэ 3 жил дарааллаад өрнөд бүсийн хүснэгтийг тэргүүллээ. Нэгт нь авраг авцсан байгаа, хоёр дахьт нь аврагаа хамгаалах уу? Эхний тэргүүлсэн жилдээ бол 1-р шатнаасаа хасагдсан. Тий, одоо тэр ч ялч нөгөө туршлагагүй юм болсон тэр жил бол. Тэгээ дараа жил нь юун дээр дутуу байсан тэр алдаагаа засаад дутуу байрлалууд дээр авах хэвээр хүмүүсээ аваад ингээ Хартенштайн, Карусо гэсэн хоёр тоглогчийг нэгтгэхэд ингээ аврагын замаа бол зассан байдаг. За энэ жил харин бэрхтэлхэмтлийн нэлээ асуудлуудтайгаар явж байгаад одоо бас нэг жигдэрх юмдаа орж явах шиг байна. Тэгээд плей-офф эхлэх чахт бас бэрхтлүүд нь буцаад гайгүй болоод орж ирэх гэж байгаа нэг Көсөгийн хувьд бол маш сайн мэдээ болж байна. Улиралт эхэлж байхад эхний дугаар эхний 1-2 дугаараа нэгэн дээр нь л яг ярьж исэн санагдаад байна. Көсөгийн улирал яах бол гэж тэгжсэн. Тэгээд нэг бид нар ямар өнцгөөс ярьж исэн бэ гэхлээр авраг авсан баг 2 жил дараалан авраг авах, back to back авраг авна гэдэг ер нь хэцүү байдгаа тоглолтууд нь нөгөө нэг хүнд болоод ихэлдэг, багуу тоглоо сурчдаг гэж ийсэн. Гэтэ нөгөө талаас ямар өнцөг бидний яриа дундаас гарч ирсэн бэ гэхлээр энэ багийн
одоо бүрэлдэхүүн нэлээд залуу бүрэлдэхүүн. Эдгээр нь тоглогчд нь өөрсдөө хөгжөөд байгаа учраас тэр нөгөө нэг цус хэлбэг шаардлагагүйгээр өсөлт дэвжилтийг авчирч чаднаа. Тэгэхээр улиралд бол нэг санаа зовоод байх зүйлгүй гэж ярьж тэргээр л боллоо. 100 юу ч хийгээгүй баг штэ. Тийм. Ямар ч номер авраг авсан гол тоглогч нартаа гэрээгийн л бүгдэнд нь өгснөөс биш. Шинээр одоо цус хэлбэж шинэ тоглогч авчрах ч гэдэг юм уу. Эсвэл авраг авцсан тоглогчоо явуулах ч гэдэг юм уу. Ийм зүйл бол болоогүй. Тэгэхээр ер нь бол бусад багууд дээр жишээ аваад ярихад ингэж цус хэлбэхгүй байх нь дараа жил аврагаа хамгаалахад нь бүр хэцүү болгодог гэж нэг ихний өнцг нь гарангуудаа яг саяны хамгаагийн хэлдгээр OKC талд байх тэр өнцг нь болохоор үнэхээр залуу бүрэлдэхүүнтэй баг учраас тэр тоглогчт нь улмаа сайжирна уу өөртөө хөгжөөд явчих учраас тэгж ярьж ирсэн. Тэгээд ямар ч бүсийг ер нь тэрийг нэг алдсан нэг тоглолтоос эхлээл өрөндийг тэргүүлэл гарах бах гэдэг таамаг бүх хүнд л байсан баг. Тэгээд яг тэр гэрэл боллоо. Гэтэ одоо яг юм баг ах ийм баг плей-офф та юу гэж байна? Гэхдээ одоо тэгэл юу вэ штэ. Та нар ч одоо өнгөрсөн жилээс илүү дахиад туршлагатай болж байна те. Одоо өрсөлдөгч нь харин сайн өрсөлдөгч гарч ирж байна. Ямар азар юм те. Дээр бас чангарж байна те. Тэгэхгүй өрсөлдөгч нар яг надлшгаа суул байсан бол тэгээд ер нь дахиад түүх давтагдана шүү. Индиана гэхдээ ер нь маш том боломжтой байсан шүү те. Ер нь одоо бодоод ахт хамгийн том өрсөлдөгч нь Денвер Индиана 2 байсан мөн. Өнгөрсөн жил бол Тийм. 7 тоглолт хүртэл сунгасан те. Бусд нь бол ер нь их өрсөлдөгч болж чадаагүй шүү дээ. Гэсэн энэ жил яалчгүй Сан Антонио гэдэг нэг ер нь хүмүүс өрн бүсийн финалд Сан Антонио OKC-г л хүлээж байгаа баг. Гэтэ ер нь зүгээр энэ 3 жил дараалаад нөгөө нэг одоо өрн бүсийг тэргүүлж штэ амжилтаараа 82 тоглолтын ард. Энэ зүгээр надад их онцгой харагдаад байна л да. Хэрвээ зүгээр зарим багууд ч том багууд ингэдэг ш. Нэг үлрэлд нэг 60 70 хожид хүрээд тэргүүлсэн бол дараа үлрэлд нэг тэгж айх тэр хүчлэхгүй нэг 3 мураар гараад нэг үлрэлийн зарим тоглолтуудаа хайчдаг. Тэгсэн чинь OKC болохоор тэхгүй ингээ нэг юм талбай дээр хинж гасан хамаагүй ямар ч үлдэн тоглосон хамаагүй нэг юм өсөглөн байдлаар ерөөсө гээхгүй л яваад байна. Залуу байгаа гээл бол тийм бүгд гараад тоглоод байна. Хаягчгаар юмнууд бол зөндөө гарсан шүү дээ. Одоо J-Dub энэ жил хэд тоглосон лээ. Харин тийм. За Hartenstein гимтсэн, Home Green гимтсэн. Бараг хамгийн олон тоглосон Chet SJ гимтсэн. SJ бараг 10-аад тоглолт гимтсэн. Тэр чинь нөгөө сэлгээнийх нь хүмүүс нь бас үнэхээр хор шартаа гоё хожоод 30 нэмэх тоглогч цөөхөн биз дээ. Тэр нь л илүү аюултай болоод байна. Карузал байгаа биз дээ. 30 нэмэх. Тэр бас утгаараа ер нь ирчтэй байгаа тийм. За Oklahoma гэдэг энэ мужид энд ирснээс хойш буюу 2009 он гэсэн үг шүү дээ. 9 оноос хойш энэ баг ер нь 18 улирлыг өнгөрүүлж байгаа юм байна. Тэгээд 13-т нь плей-оффт орлоо. Бүсийг 4 удаа тэргүүллээ. За тэгээд финалд 2 удаа гарлаа. 1 удаа аваргаллаа. Бүсийн финалд 5 удаа шалгарлаа. За нийтдээ 857 хожил байгуулж 581 удаа хожигдсан байна. Улирлын тоглолт нь амар шүү дээ. За тэг бүх NBA-ийн багт багтсан 21 удаагийн тохиолдол байна. За мэдээж одоо нөгөө Хартан ч бараг багтааг авах. 6 дахь тоглогч байсан юм чи. Durant Westbrook тэгэл одоо бараг хин болчих. Шей энэ гурвал хуваачиж штэ. Тийм баг. За J-Dub бас байгаа. Тийм. За бүх NBA нэгдүгээр багт 11 удаагийн сонгогдсон тохиолдол гарсан байна. Энэ бол Durant Westbrook Shea гурвал байгаа. За тэгээ MVP энэ багаас 3 тоглогч төрсэн байна. Энэ хугацаанд Westbrook KD Shea 3 2014 17 тэгээд өнгөрсөн жил. За тэгээд Coach of the Year шагналыг 2 тасгаж жуулагч нь хүртсэн байна. Mark Daigneault, Scott Brooks гэсэн 2 тасгаж жуулагч нь. Энэ багийн одоо Oklahoma хотод ирсэн сошгот түүхэнд. За тэгээд 7 удаа улирлын онооны лидер тоглогч болж байна. За бараг 4-ийн Durant авах шүү. Энэ тэгээд одоо 18 жилийн л түүх OKC дээр одоо гарчиглагдаж бичигдэж байгаа гэсэн үг. Тэгэхэд амар амжилттай л байна л да. Тэгээд би энэ багийн зүгээр нөгөө юунуудыг нь одоо өдөрлөг төлөвлөгөө боловсруулж байгаа фронт офисынх нэг л магтмаар байна. Ийм залуу багууд ийм богино хугацаанд ийм том хэмжээний франчайзыг бий болгоод тэрийг алдахгүйгээр ингэж өрсөлдөөнд ийм тогтмол явна гэдэг бол нэг тийм ер нь хэцүү зүйл. Ялангуяа ийм том лиг дээр. Сан Антонио Спурс багийн л дараа орох үеч баг амжилт баг шүү. Тийм баг. Энэ бол бичигдсэн түүхээр 96 оноос хойш Спурсыг бодоход одоо 30 жил те. 30 жилд Спурс жишээ нь хэдэн жилд нь тасралтгүй плей-оффт орсон. Тэгэл их 3 үед бол байнга шүү дээ. Тэгээ бодохоор чинь баг тэрний ард л өрн бүсд бол бичигдэх амжилт тогтсон. Lexus жилүү яг тогтмолын өндөр амжилттай тоглосон. Плей-офф чалгарсны тооцох юм бол тэгээ өөр өрн бүсд юм. Бусд нь баг хавдахгүй болчихж байгаа. Гэтэ нөгөө хамгийн гоё юм нь эднийх
аль ч тохиолдолд нэг тийм их гурвлыг нэгтгэж юм уу тийм хэмжээний зах зээлтэй ч баг биш, тийм хэмжээний хүн сонирхоор түүхтэй ч баг биш, амжилттай ч баг биш байтлаа энэ драфтуудаасаа ч юм уу өөртөө ийм багийг бүрдүүлж чадаад байгаа нөрөө айгу зөв менежменттэй л яваад байна гэсэн үг. Бүх NBA багт багтсан тоглогчийг солилцоогоор авсан баг 2 удаагийн л тохиолдол байгаа бах та. Нэг Мело, Крис Пол за 3 л юм байна дөө. Мело, Пол Жорж, Крис Пол тийм. Гэхдээ тэд нар ч бол нэгэн дууссан он ирж байгаа шүү дээ. Wemby home green амар дургу тий. Тэгээ шалтгааны нь ер нь 7 хоногт яг бодсон чинь үнэхээр home green яг л ялагч байгаа байхгүй. Бүх юмд л ялдаг л хүн юм байна. Home green чинь юу вэ? Карьерийнхаа карьерта оролцсон лигтээ хизээч хоёрт байж үзсэн. хоёрт байж үзег юм л шүү дээ. Улирлын амжилт нь дандаа улирлаа нэгт л дуусчихсан багууд нь. Нэг хурц 10 жил азны хүү юм шүү. Яндаатай хүү. Тэгээд нэг юм бодсон 7 хоногт би SJ-ийг Charlotte Hornets-аас драфтлажсэн тий. Тэгээд драфтын өдрөө Clippers руу явуулсан тий. Тэгээд би Charlotte Hornets SJ байсан бол ийм хэмжээнд очихгүйсэн байх гэж боддог байсан байхгүй юу. Гэхдээ Sam Presti-ийн нэг энэ улирлын эхлэлт хэлсэн үг гэдэг байхгүй. Бид нэр тоглогч биш хүний драфталдаг гэдэг. Тэгээд ингээ SJ-ийг ингээ сүүлийн хэдэн жил бааблаас хоошоо ингээ шүтэн бишрэл явж гин юм минь уншингуурт арх тамхи огт хэрэглэхгүй ямар нэгэн муу зуршил талбайн гадуур огт тийм байхгүй бүх зүйлээ бэлтгэлд зориулдаг. 2 улирал дараалаад 20-оос дээш оноо аваад бага бүр бүх талаас нь манлайлаад яг бүр нэг юм лидер шиг лидер байгаад явж байгааг нь харахаар угаасаа аль багч очсон үнэхээр ийм амар бэлтгэлээс хандлага нь юм учраас. Тэгээ яг та нарын цуглуулдаг хүмүүс бүгдээрнийх нь хандлага яг юм. Одоо энэ тоглогч Маккейн, Джейвил хоёрын хоорондох харилцаа, марилцаа бүх юм бол үнэхээр бүр амар гоё. Багийн уур амьсгал бол төгс байгаа юм байлаа. Влог янз бүрийн юм үзэхээр. Тэгэн гуртаа Джейда бодоо нэг 20 оноо дундчилж чадахгүй л байна л да. Тэмплээсээ шалтгаалаад гол нь плей-оффт Джейда би юм байвал жоохон би бол байна. Тэгээ нөгөө дайгногоо дасгалжуулагчийг би бас зүгээр дурдахгүй өнгөрч үнэхээр шатахгүй л байна л да. Энэ төрүүжилж би их ярьдаг байсан. Энэ нөгөө нэг өөрийгөө харуулъя гэсэн хүсэлтэд нэг үеийн амар олон залуучууд эн чинь минут булаацалж байгаа, бэлтгэл дээрээ алаалцж байгаа. Ингээл хүн болгон хэдийгээр нэг баг гоё урамсгалтай гэсэн дотроо бол нэг юм өөрийн гэсэн амбиц байгаа шүү дээ. Эн чинь би гарааны тоглогч болъё, бүх юм бэ багт орооч гэдэг юм уу. Тэгээ нэг юм янз бүрийн тим амбицуудыг нэгтгэхэд тэрийг талбай дээр багаараа тоглохдоо зөрчилгүйгээр ингэж одоо сүүлийн 2-3 өдөр тоглож чадна гэдэг бол энэ дасгалжуулагчийн нэг тийм тоглогчтойгоо харьцах харилцаа багийг зангидж байгаа. Тэгээ нэг хувь цодлогын уур амьсгалаа бадж байгаа энэ төр дайны дасгалжуулагч бас өөрөө заах арга зүүж багш хүн болохоор бас мондод багш хүн хийж чадхаа шүү. Тийм чадхал юм байна л да. За хүүхдүүдээ нэг мэдээлэл нэр мэдсэн шүү дээ. Та нарын талаар. За. Сая өнгөрсөн тоглолт дээр хамгаалтын дасгалжуулагч Сан Антонид ирсэн юм билээ шүү дээ. 3 жилийн өмнө ирсэн юм билээ. Тэгэхээр нууц мэдгцэн л дээ. Юуны хамгаалт бол Тандрын урчны хамгаалт дээр. Бобооч юу л байсан юм билээ дээ. Гэхдээ тэгээ угаасаа нөгөө хамгаалтыг зүрхнээс гардаг гэж ярьдаг л бидтэй. Тэгэн гурт энэ тоглогч нар чинь хандлага нь юм сайн болохоор өгтлийн хамгаалалаас хүндээ бас ихтэй бас байгаа байх. Дасгалжуулагчаас гадна хувь тоглогч нартай байгаа. Аль аль нь байгаа шүү. Хоёр талын гэж. Одоо яг 2 жил дараалаад номер 1 хамгаалттай л шүү. Лигийн тооч номер 1 шүү дээ. Амар төгс оё гэж бид хараад байна л да. Тэгээ өнөөдөр өглөө дааш Дэнүртэй тоглох байсан амар удаа хүлээжсэн тоглолт боловч 10 тоглогч амраагаад Дэнүр зөрүүлээ 7 тоглогч амраагаад тэр тоглолтоо 20 онооны зөрүүтэй тэгээ Дэнүр хожоод бас өглөө нөгөө тоглолтын өмнө бол хүүшин Дэнүр чин Лекс нөгөө талд одоо ингээ Феникс ч угаасаа бүх юм тодорхой болцсон учраас Лекс хожингууд Дэнүр хэрвээ өнөөдөр OKC-д ингээ хамаг хүний амраад хожигчвол дөрвөлөө унлаа штэ. Дэнүр яах гээд байгаа юм бол гэжсэн чи тэгээд ашгүй Дэнүр нь хожлоо л доо. Тэгээ гуравтаа хэвээр хөвлөлээ. Дэнүр сонир. Лекстэй тэнцүүл юу юм? Тэнцүүл Лекс дээр нь шүү дээ. Дээр нь дээ. Тэнцэж болохгүй байхгүй. Дэнүр нэг хожил илүүл байх хэрэгтэй. Тэгэхээр яасан Дэнүр Вембигээс цухтаах маягтай байсан юм уу? Гэхдээ тэгээд 2 дугаар шатаа бодохоор ч буцаад юу шүү дээ. таарч л OKC 4 рүү унчвал 4. Спорс л дөө 4 рүү унчвал OKC болчихгүй. Тэр нь хамаагүй болсон юм шиг өөрсдөө зайлшгүй яадаг. Йокич хамаагүй болчихсон юм байна. За дараагийн тоглолтын Том Спорс Денвер бас л гоё хүлээлттэй очоод энэ хоёрын тоглолт үнэхээр 7 хоногийн өмнө болсон тоглолт шүү дээ. Бүтэн сайн болсон. Тийм. Өнгөрсөн бүтэн сайн. Тоглолт болгоно нь өстой гоё болох юм аа. Энэ бүр нэвэл цаг гарсан. Венби ер нь би бас удахгүй шүү л гэж харуулж илээ дээ ер нь Йокич шүү баг. Арай бараагүй шүү дээ. Класс моментн дээр тийм 18-аас хамбар авсан шүү дээ. Денвер эсрэгийн тоглолт. Энэ чинь ер нь зүгээр хоёр фантазигийн тоглолт болсон шүү дээ. Йокич ч өөдөөс нь амар стат үзүүлсэн, Венби ч амар тоглосон. Венби чинь бараг 37-18 лөө.
Jokic чинь triple double хийсэн байсан. Jokic triple double. Тэгээ удирдлын эхний тоглолт нь нэг 2 3 онооны зөрүүтэй, NBA Cup-ийн өрөөнд хийсэн тоглолт нь бас нэг 3 онооны зөрүүтэй. Энэ тоглолтоос нэг 2 онооны зөрүүтэй. Энэ хоёрыг л сайхан плей-оффт нь л очруулчмаар байгаа юм. Нэг эндээс нэг юм бид нар ойлгож болохоор байгаа. Энэ хоёр Wemby ч тэр Jokic тэр яг би энийгээ жинхэнэ өрсөлдөгч гэж хараад байна л да. Багаараа ч гэсэн хоёр баг ч гэсэн. Гэтэ Wemby бас Jokic-тай айгүй хүндэтгэлтэй байдаг. Одоо Тандер мандрын эсрэг Wemby амар хүндэтгэлх байдаг. Гэтэ Denver-ийн эсрэг Wemby амар өөр байдаг. Тандер чэт байгаад байгаа юм чи. Энд чи яг адилхан нэг Европ. Wemby-гээс яг нэг хараад байгаа нэг тим юм байна. Яг хүндлэлтэй хүмүүстэй айгүй сайн хүндлэлтэй шүү. Тэгээ тоглолт дуусны дараа энд Jokic-тай айгүй гой салж байгаа байхгүй юу? Нөгөө тоглолтууд дээр бол юм байна. Өсгөлийн дэвтэр зур шууд гараа авчдаг шүү дээ. Тэгээ нөө Стефан Кастл ямар ч гоё тоглогчийн гоёж тоглолтоо бас нэг 20 доо манай авцсан. Кастл бол одоо ер нь энэ багийн номер 2 болчлоо дөө. Тийм яг л мөн. Fox бол 2 биш бүр 3 болчлоо. Тийм. Кастл өмнөхөр Fox 3 байхгүй ч зөндөө. Бүр амар сайжирчлаа шүү. За тэгээ энэ хоёр ч одоо баг 2 дугаар шатнд таархар болж байгаа шүү дээ. Одоо зүгээр өнөөдрийн байдлаар бол тийм. Тий. 2 3-аар гараад. Тэгж гарахгүй. Тэгэж гарвал тэр хамгийн хүлээлттэй цуврал энэ цуврал болно доо. Гэтэ Нэг талаас өөрөө Dex ч гэсэн Houston-д тарахыг хүсэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ Тэгэхээр 4-өөр гарна. Denver чинь эхний шатанд Minnesota-тай таарна шүү. Үнтэй. Энэ жилдээ тэ Миннесотаг аваад Энэ жилдээ ч аваа явчих байлгүй дээ. Миннесотач нэг юм жоохон яг юунд болохоо үз нэг мэдэхгүй ч гэсэн нэг юм жоохон сонио орон гарan байгаад байгаа шүү. Барьцгүй баг шүү дээ. Гэтэ бас Denver-тэй ер нь бас тоглолтны эвгүй болдог талтай. Тийм. За Spurs бол эхний шатд одоо тэг химбгуанч байсан хамаагүй бах уу. Бараг Clippers гараад ирээд Kawhi-ны Spurs-ийн эсрэг тоглол гоё юм шиг Manus бол. Тийм. Одоо тэг Phoenix нь хожоод гарч ирэх байлгүй дээ. Тэгээд Phoenix San Antonio гэдэг эхний шатны суурлал харах болж байгаа шиг байна. За энэ тоглолт тэгээд ер нь оноонд уралдсан үнэхээр үгүй аваатай жинхэнэ үзэгчдийн үзхийг хүсдэг тийм өндөрч оноотой энэ тэнцвэрхэн гоё тоглолт болсон. Тэгээ бүр шүн болсон тоглолт шүү дээ. Бараг өглөө. 8 гарагаас 5 гараг руу. Биш ээ. 8 гарагаас 8 гараг руу шилжих шүн болсон. Хамгийн гол энэ хоёр маргааш тоглоно. Улирлын хамгийн сүүлийн тоглолтоо бибинийхээ эсрэг нэгтгэж байлуу. Маргааш маргааш бол NBA-ийн талбайд ямар ч тоглолт байхгүй. Сүүлийн тоглолтоо хийн тэгэх гэж Jokic-ийг ер нь бас амраалаа. Энэ тоглолтод нэлийн ач холбогдолтой. Улирлын халтаа гоё. Spurs-ыг бол энэ тэр тоглолтын дээр нэг ач холбогдол өгөхгүй болов гэж бодчих. Wemby-гийн тоглолт 65 хүрсэн. Wemby-ийн 65 өнөөдөр хүрчлээ. Одоо нэг тоглолт Jokic хүрээгүй. Өнөөдөр Jokic бол тоглоно. Wemby бол тоглохгүй байх. Би бол тэгж бодоод. Тийм ээ. Тэгвэл Denver очих юм байна. Тэгээ манайхаар гарна л та. Нэгтгэе өглөө 8:30-аас байгаа. Denver-ийн талбай дээр байсан тийм. Тий. Гэтэ гол нь Wemby өөрөө би тоглоё гэвэл бас юу болох нь. Мэдэх гэдэг. Тоглоё гэж мэдгээр хүн шүү дээ энэ чинь. Тий, магадгүй маа. Jokic бол 65 тоглолтонд хүрэхин тулд заавал тоглоно. Тий, яг үнэндээ Wemby тоглоё гэдгээ шийдэх хэрэггүй л дээ. Яг хөө Баг нь шийднэ л дээ. яг ярилцсан шүү дээ. За тэгээ Denver Nuggets-ийн хувьд улиралд 2 удаа Spurs-ыг хожлоо. Тэгээ OKC-ийн фэнүүд Spurs-ыг сайхан Denver хожоод өгөөсэй л гэлээ. Энэ язгаатай нэг Боруулж үзсэн тий. Харин яг нэг юм болчлоо. Угаасаа өнгөрсөн 7 хоногт ярьж ирсэн шүү дээ. Тий. Denver OKC бол Spurs-өөсөө зугатаан тий. Spurs бол Denver-ээс ямар ч тач улиралд бол ер нь ингээд нэг тоглолт таарахгүй хожигдоод идэх нь мэдэгдээд байна. Тэгээ энэ тоглолтын дээр ч тий Жамал Мураа 45 минут тоглохдоо 15 оноо авч байгаа байхгүй юу. Spurs-ийн эсрэг өмнөх тоглолтууд дээр 39 оноо 37 оноо Жамал аваа явьжсэн билээ. Тэгээд Жамал ер нь Spurs-ийн эсрэг сайн тоглодог, муу тоглолцсон ирнэ хожоод байна. Тэгэхээр ер нь бол Denver Spurs-ийг плей-оффт хожиж чадах юм шиг. Ер нь Spurs гэлдэг. OKC-ийн эсрэг ч эвгүй. Denver бол ер нь хамгийн эвгүй баг. Яг хоёр лидер нь хоёулаа нөгөө Европ тэгээд ийм төвийн тоглогч байгаа учраас тэр хүмүүс тэрэ зориулж бүтээж байгаа сагсан бөмбөг төстэй. Тэгээ хоорондоо таарах магадлал нөгөө матч болох магадлал амар өндөртэй л байгаа дийтгэл гэсэн үг л дээ. Тулааргаар л эсрэгээрээ Spurs яагаад нэг OKC-д эвгүй байгаад байдаг вэ гэхээр Wemby л хамгийн тод автлыг үүсгэж байгаа. Нөгөө Chet чи Wemby-г дийлэхгүй байгаа. Яг боддоор тулахаар тэгээд дүүн болдог шүү дээ яг. Тэр нөгөө байрлалынх нь матчапын хувьд нэг юм зөрүүтэй болчихсон. Тэгээ одоо Castle ч Shea-Meg бол чангалаа шүү дээ. Тий. Castle хамгаалцсан байхгүй. Бас үйл мэдж байна тий. Ер нь л бүсийн финалаа иртгэх нь энэ хоёрын хооронд эхлүүлж байна л. Дунд нь бас тэрнээс өмнө харин нэг дунд гэлээ самарчих үү. Дунд нь хоёр шар залуу ирж өгөөд. За. Амар юм. MVP-ийг харцгаая.
Тэр гэж хотлын мөрөд шүү баха. 2 шар золоо Дараа болов. жилээс яриё. За тэгээд одоо энэ лиг чинь Гадны лиг болчих. гадны лиг болчлоо. Угаасаа. Одоо 1960 за 60 хэдэн оноос эхэлж MVP-г гардуулж эхэлсэн. Тэрнээс одоо хойш 2018 оныг хүртэл 63 жилийн хугацаанд 4 удаа гадны тоглогч MVP болж ирсэн баг. Биш ээ. Тий гадны тоглогч Тийм MVP. Дөрс Нэш Хаким. За 10 тодруулбал бүр 17 оныг хүртэл. Тийм ээ. За тэгэнгүүт 2 удаа бүр нээш авчихсан байж байгаа. Гэтэ нэг нь Кобигийн жилч гэж ярьдаг тий. За тэгсэн тэрнээс хойш хамгийн сүүлд 2018 онд Джеймс Хартон MVP болсон, Америк тоглогч MVP болсон тохиолдол болсон бол ингээд сүүлийн 7 жилд за одоо энэ жилиг оруулаад 8 дахь жил нь ч ялгаагүй дээ. SJ Jokic, Wemby 3-ыг л MVP болно шүү дээ. Энэ тухай бид нар бас ярина. Гуруулаа гадаад. Тэгэхээр 7 жилийн MVP-нд 7 өөр одоо Орны 7 за яг 7 тохиолдолч биш юм да өөр хэдэн тоглогч чинь 3 тоглогч. 4 тоглогч Дөрөв биш. байна. 4 тоглогч. 4 тоглогч сүүлийн 8 жилийн MVP-г хувааж авчээ. Энэ одоо NCAA-тэй холбоотой байж болох уу? Хитрхийн амар NCAA-ийн тоглогч нар чинь амар олон тоглолттой ингээл нүдэл тэгээ нэг яг Америкаас нэг гоё тоглогчид төрөхгүй байна. Америк гой тоглогч нар байгаа шүү дээ. Эдгээр л гоцоо байхгүй да. Европууд нь школ нь амар гоцолчтой. Бид нар чинь нөгөө нэг яг зорилго нь NBA байж байгаад ирцэн тэгээд зөвхөн NBA-ээр зогсохгүй хамгийн шилдэг нь болохын тулд ирцэн. Гэтэ энэ чи юу байхгүй да. Яг зүгээр юугаар ярих юм бол үндсэн яг Америкийн сагсчдаар ярих юм бол ихийг нь Америкт байгаа шүү дээ. Хэдэн 2 3 Европ одоо тий. Гоц. Тий. Одоо Jokic бол гоц байна. Үнэхээр гоц байна. Luka гоц байна тий. Тэгээ Shea юу байна? Wemby байна. Giannis байна 2 жил. Нэг 4 5 тоглогч гоц байгаа байхгүй. Эдгээр MVP л гэж авч байгаа болохоос яг масаар бол Америк тоглогч нар байгаа л да. Тий. Ер нь тэгээд нэг юм гоц үзэгдэл гарчлаа л да. Тий. Гоц үзэгдэл гэсэн юм. Түүнээс биш нэг Америкийн сакс нэг Унаад байгаа балранд орохтой байгаа ч юм байна. Гэтэ ерөн зүгээр юм хоорондоо gap гэж байсан бол нэлээд ойртсон гэдгийг л бид нар хараад. Тий. Гүг тэгэж бас болохгүй шүү дээ. Энэ чинь 4 5 тоглогч ч л ингэж байгаа юм чинь. Гүг тэгтээ яг шигшээ баг тулахад бол одоо Америк 20 жилийн өмнө бол Уншдаг уншдаг л байсан шүү дээ. Тэгээ сая Тэгэхэд сая өнгөрсөн олимпиар харахад чинь Франц, Серб, Франц хоёр бол Америкийг ер нь аваад залангаа явж байгаа байхгүй. Серб болж жишээнд хождсон л тоглож Тийм шүү дээ. Одоо ойрхон үзэхгүй л одоо өөдөртөө ирж байгаа. Олон жил одоо. нэлээд ойртсон. Тэгэхээр яалчгүй энэ хооронд Бүр 2004 онд тэгвэл бүр хожижсэн шүү дээ Америк. тий. Тэр ч тэгээд бүрдүүлсэн шигшээ чаагаас. Их туршлагагүй л баг л байсан л да 4 оных чинь тий. Одоо бодохоор Данкан Манкан гэдэг том нэр. Гэхдээ бусад ингээд нийт бүрэлдэхүүн 12 тоглогч. Яг одоо яг наадад дээр хэлэхэд бусад шигшээ өгөөд орны шигшээ өгөөд шүү дээ. Одоо 4-5 жил ингээд циклээр явдаг тий. Америк бол ерөөс нэг цуглаад нэг сар бэлтгэлийг л ордог. Тийм ээ тий. Тэгэхээр тэр хоёрын хооронд асар том зөрүү байгаа л да. Тэгээд тэр нөгөө нэг шигшээгийн хүмүүс чинь дотоодынхоо лигт ихэнх нь ингээл нэг багт эсвэл өрсөлдөгч болоод тоглож байгаа. Ойрхон байнга бэлтгэл хамрагдаад нэг 4 жилийн хугацаанд байнга цугларддаг болохоор арай өөр л ойлголцож арай өөр л. Америк гэхдээ бас гол цөмөн бас явдаг тий. 2 3 тоглогч явдаг. 3 4 ч юм уу тий. Тэгээд ер нь Америк Олимпиад бол илүү анхаарал хандуулдаг шүү дээ. Тий. Дэлхийн аваргыг бол хаяад хожигдсон тохиолдол зөндөө шүү дээ. Залуучуудаа явуулдаг тий. Тэгээд сая 12 онд яасан бэлээ те 19 оны дэлхийн аварга мангар дээр Тий. медальч авч чадсан. Тэш өмнөдөө тэр яасан үстэй. Сүүлийн 2 дэлхийн аварга байна. Тэгэл 2006 онд яаж шоконд орж илаа те. Хамгийн сүүлд ч одоо нөгөө Инграм хүрлийн төлөө тоглолтын дээр очиагүй хүрлээ хүрт бараг алддаг. Тийм шүү аварга дээ. байгаа шүү 5 дугаар байранд орч дуусгасан тохиолдол байгаа шүү дээ. 7 дугаар байр нь ч орлоо байна. Тий. Тий. Тэгээ Бостонгийн нэг 4 явдаг жил чинь бас 7 дугаар байранд орсон орсон шүү шүү дээ. дээ. Ер нь дэлхийн аварга нэг тоодгүй юм л та. Сүүлийн одоо тэгтээ тоохгүй болвол хэцүү болчлоо. Одоо бол бас шүүмжил дахиад гарч ирнэ шүү дээ. Тийм. Одоо LA Олимпиадээр бол бүр одоо шахмагч хэлсэн мэсэн. За одоо LA-д болох Олимпиад Америкийн шигшээ ер нь Франц, Сербийг хожно гэдэг бас эвгүй шүү. Тийм амар биш шүү. Азарттай яг хуу төвийн байр хамгийн дотоод төвийн байралтанд дөөрнө гэж нэг айтах юм гарч ирлээ шүү дээ. Дөрөв гарч ирлээ шүү дээ. Одоо тэгээд Кана метр орж шүү дээ одоо жиг. Эмбит тэгээ нэг Олимпийн алтан медаль аваад дуусав. Тэглээ. Ер нь карьер нэг Иргэншлээ сольж Иргэншлээ шүү дээ. сольж иж нэг Америкийн шигшээгээс тоглосон. Гэтэ яг юун дээр бас хэрэг болсон шүү. Тэгээ амар гоё тоглосон. Сербис үү, Тийм. тий Сербис зэрэг болсон хэрэг гаргасан. Тэн дээр Эмбит байгааг бол тэгээ дууссан байна. Ер нь дууссан. Америкаас одоо ойрхон MVP авах боломжтой тоглогч флаг. Эд урцсан шүү дээ. Эдвардс. Антони Эдвардс л баг та. Хамгийн ойрхон. Флаг бол болоогүй. 2 3. За За Кейд бас байж болох юм да. Тий, Кана юм байж болж байна. Дүүрэн байж. Ядаргаад. Дөрөв ч хэцүү байхаа. Кейд бол за авах. LeBron
Ийм нэр хэлж байгаа Джейлен Браун гэж бодлоо хэлж болно Тийм шүү дээ. Хэлж байгаа байхгүй. JB чи сая 5 нот орж ирсэн биз дээ. Тэгсэн. За 2 хөсөн хүлээж ирсэн тоглолт Стеф баач болсонгүй. Стеф тоглосонгүй. Тэгээ яг хөгшин Лебро, хөгшин Грин хоёр залуучуудаа ахлаад одоо тэгэл үзлээ шүү дээ. Лекси хувьд бол зайшгүй хожих хэрэгтэй тоглолт байсан. За Warriors-ийн хувьд бол ямар ч ялгаагүй. 10 дугаар байрнаас дээшлэгчгүй, доошлогчгүй. Аав хоёр хоорондоо пас мас үгүй шоудж байгаа шүү дээ. Энд дээр ч юу вэ? Брони Джеймс ч 10 оноо авсан хөөе. Тийм, Брони ч бөмбөг тасалж баслаад аавда пас урагшаа өгөө тэ. Тэр гоё. Гоё шүү. Энэ баг Гоё тийм. түүхэнд Тэгээ Леброшоос хүүхдээ загнаад идэв л шүү дээ. Тэгээ аав нэг загнаа шүү дээ. Тэгэлдэ гээ. Би ч одоо эрхлүүлээд ингээл аав яваад идэв болоо гэсэн ч үгүй бил шүү дээ. энэ яг NBA-ийн талбайд аав хоёр би эндээ пас өгч дамжуулалтаар оноо авсан анхны тохиолдол хоо. Анхных гэдэг нь хүүн аавдаа дамжуулсан, аав нь хүүдээ дамжуулж оноо авсан аль аль тохиолдол гарцсан байхгүй. Одоо энэ тоглолтын дээр бол жишээ. Яг хөө тэгээд одоо Аав хоёр хамт тоглоно гэдэг чинь л өөрөө боломжгүй. Ер нь хэцүү юм шүү дээ. Маш хэцүү юм шүү дээ. Тэгээ Леброн ч 18 таа болсон байна гэсэн үг шүү дээ. 19 дэх ч юм. Тэгжиж бас тэгээ өөрөө 40 гартлаа тоглох хэрэгтэй болно гэсэн үг тий. Дараагийн одоо тохиолдлыг жишээ нь би ч 20 таа үстэй. Брони Джеймс ч одоо 20 таа байх нь л 21 таа байх нь л. тийм баг. Тэ? Одоо тэгээд өөрөө 41 таа болсон. Брони ч одоо 20 таа 21 таа ч лээ тий. 21 таа баг. 21 таа тий. 20-тод бол хүүхдтэй л болсон юм байна. Тийм, Леброн 20-тод л хөвгт болсон. Тэгэхээр яг бодоход боломжтой. Гэхдээ аав нь 40 гартлаа тоглох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Аав 40 гартаа тоглох чи хэцүү шүү дээ. Тэр л хэцүү. Тэгээд Хүү бол яг нэг багийн бүрэлдэхүүнд байж бол нэг талбай дээр цуг гарах олоннуудыг өнгөрүүлэх хэмжээнд тоглох гэж бас хэцүү байхгүй. Тэгээд Леброн сүлд өрөвдөх шиг одоо тэгээд. Яага өрөвдөд байгаа юм гоё ах чинь. Гүү энэ одоо тэгээд багийнхан залуучууд байхгүй. Тэгээд 41-д баг чирээ яваад байгаа юм. Юу гэсэн ч үгүй те. Гэхдээ одоо бол тэгэл Лебро одоо энэ бичлэг бол энэ 7 хоногоос эхлээл бүх цаг үед л явагдаж шүү дээ. Ийм юм хийгээд. Тэгээд Леброн одоо ингээд өнөөдрийн тоглолт тэгээд энэ тоглолт гэж харахаар болоогүй л байгаа. Харин ямар залуу хүн шиг л те. Ерөөсөө болоогүй л байгаа байхгүй. 41-тэй үнийг би бодохдоо одоо нилээ. Бараг хөлөндөө бүдрж оноод явж байгаа юм. Тэр одоо ингээд Новицки, Данкманкны сүүлийн жилүүдийг бодлоо. Хэцүү шүү. Өрөвдмөр болсон байсан шүү дээ. Үнэхээр бүр гүүж чадхаа болцсон л байсан шүү. Нөөцгч юмэр ингээд Хөлн дээрээ салгалаад унжгаад бонжсэн биз дээ. даг гэж болохоор ерөнхийдөө Ер нь хэцүү. зогсох маягтай байдаг. Чи Лебро хаалтаа хийж тоглож хурдан тоглохондоо бүр амар байна юу. тохож мохоодчих шиг. Тэгээд ийм агуу тамирчин л шүү дээ. Гэхдээ яг үүндээ Винс Картер ч гэсэн одоо 22 жил тоглосон сүүлийн жилийн тэгээд сэлгэн Атлантагийн сэлгэн Ганц нэг шийддэг л юм шүү дээ. ер нь л нөгөө тесрэлт мэсрэлт бол бас байхгүй л болсон байсан шүү дээ. Тохож мохоход л хүнд л болчих. Тэгэхээр ч гэмтэлтэй л дээ. За Lakers плей-оффт яг талаар ярилцсан. Учир нь Лука Дончичийн хувьд Испанд үүдлэсийн тариулах хэмжлэгээ хийлгэснээр 2-7 хоногийн дотор эргээ ирж магадгүй. Испани руу явсан гол шалтгаан нь ерөөсөө л плей-оффта хурдан ирэхийг зорж байгаа юм байна. Испани хэмжнэрт л найдаж шүү дээ. Нөгөө үүдлээс Уус Америк зөвшөөрдгүй юм чилгээ. үүдлээс тариулахыг Америк зөвшөөрдөг юм байл л дээ. Гэтэ тэр энэ чинь хамстринг стрейн үстэй. Тий. Тэр нь юм үүдлээс сайн байт юм бах та тий. Сайн байдаг гэсэн. Энэ бол ер нь аюу үр дүнтэй имжлэхээ гэсэн. Тэгтээ Ривс биш үү те. Ривсих бол ирэхгүй юм шүү. Ривс бол хэцүү гэсэн. Тэгэхээр Ривсгүй Гэхдээ яадаг тусгаатай. Одоо нэг Хьюстиг аргах. Хьюстон бол бас яг үүндээ их л сонин орон гарan тоглолттой л байна. вариантгүй байгаа. тийм нэг дээр ч гэсэндээ яг би Ривсгүй Рокетсыг хоччих واخ гэж бодож ин л та зүгээр 2-3 руу хэцүү. Тэр 2-3 руу угаасаа тэр Ривстэй ч хэцүү шттэ. Ривс Яг үндэ бол тийм үстэй. Тий. амаргүй шүү дээ. Хоёрдугаар Шатбат руу Ривстэй ч хэцүү байхгүй. ÖKC-тэй таарад ирнэ гэдэг чинь тэгэл хэцүүдэж байна л дээ. Зүгээр ихний шатаал давчхад тэгээ enough байхгүй зүгээр хангалттай. Тий. Түүнээс ч тэр ÖKC юм Сантоныг давна гэж хэцүү байхгүй юм боломжгүй. Тэгээ ямар ч Лука эн чинь бол 4-6 7 хоног гэсэн байгаа шүү дээ анх. Ер нь бол нэг сар хагас заваараа 2 сар тоглохгүй тий. Тэгээ Испани явж үүдлээс тариулах юм имжлэгээ хийлгэснээр энэ нэг үсрээд 3-7 хоногт эргээд ирчин. Тэгэхээр эхний шатанд ч юм уу Амар Лука эргэж ирсэн. Хоёр тоглолт явсны араас манаас ирэх боломжтой л гэдэг юм. Лайк Майк Лука. Лайк Майк Лука гэж 40 оноо 45 оноо донжлоо ороод ирэх юм шүү. Тэгээ Америк зөвшөөрдгүй имжлэгээ болохоор л ялчгүй явсан юм байл. Гэтэл яг зүгээр нэг талаас нь харуул эрсдлэл юм шиг санагдаад байгаа юм. Ривсгүйгээр гэл бодгоо. Ривсгүй Лука Ривс ч нэг сар шүү дээ.
Одоо сарын 14 хоног явчих баг. 10 хоног явцсан. Замсрал 10 хоног. Ривсих бол Лукагийн Ривс болоогүй. Ривс бол ирэхгүй хөө. Тийм ирэхгүй бах. Тэгэхээр л Лекс. Ривсийг ирэхээс өмнө Лекс удирдал бол бараг дуусчих. Эхнэр чинь даваа. Тэгэхээр харин гол нь Лука юуны төлөө ирж гин гэдэг чинь айлтал. Лука шалгаруулахын төлөө ирж байна. Харин тий. Тэгэл угаасаа Лукатай Ривстэй одоо гимтээгүй байснаар бодъё заяа. Смарт ус яачваа тий. Гимтээгүй байснаар ингээд за 3-аараа гарддаг юм уу ингээд явж. Смарт тоглоно үстэй одоо яаж тоглох байлгүй. Хьюстон дээр. Смарт одоо олимпийн найдар болчиход шүү дээ. Лекс за 3-аар гарсан байлаа гэж бодъё заяа. Гимтээгүй ингээд хожоод. Тэгээд за Миннесотад тарах юм уу? Тэгээ хожиж шүү дээ. Тэгээ хожоод тэгээд спорс шүү дээ. Тэгээ гаргалгаа байхгүй. 2 дугаар штад авахааргүй л юм болчиход байгаа юм. За гимтчлээ одоо 4-өөр гарыг. Хьюстон давлаа. Тэгээ өгөхгүйсэн шүү дээ. Тэгээд яг одоо Лукаг тийм болохоор одоо би энийг хэлчихье. Лукаг Хьюстоныг хожиж хэцүү шүү дээ. А тийм л гүг харин тий яг хулангийн хэлээд байгаа зүгээр Хьюстоныг хожихын тулд энэ гоё тоглогчоо одоо ингээд Дончичийг ийм хэцүү нөхцөл байдал плей-офф тавьчих шаардлага байна уу гэдэг. Ингэж амар яаруу Европт эмчлүүлээд плей-офф дээрээ гимчүүл яах юм. Яг хөө тэр дээр нь тэр уудлаас тариулах нь цаашдын карьерт нь ч гэсэн ер нь эерэг нөлөөтэй гэдэг юм л та. Одоо энэ чинь нэг ийм хамстрингийн татцсан хүн болвол тэгэл жил болгоо ер нь татчих гад идэг шүү дээ. Тэрнээс ер нь бол эрсдлийг нь бүр хамаагүй бууруулдаг гэж. 99 он гэж хэдтэй 26 талаад хамстринг яриад хачаад. Хэцүү үү дээ. Байж болно шүү дээ. За өнөөдрийн тоглолт. За юу болсон бэ? Энэ дээр тэгээд Хьюстон үнэхээр л арчаагүй байлаа. Миннесота нь хөнгүүл байсан. Гобер байхгүй л байсан. Үлдээ. Эдвардс л байсан шүү дээ баг. Босд нөгөө Гобер Рандл мэдлгүй л тоглосон шүү дээ. Мактенес байсан. Ер нь тэгээ хүн өөрөөсөө л болох юм дөө гэдэг шиг. Хьюстон ер нь тэгээ өөрсдөө л таваар талбайд даваатлахгүй плей-оффт орох юм а хийчихлээ шүү дээ. За энэ тоглолтод Миннесота хожижээ. Rockets-с Амин Томсон ч 41 оноо галзуурч гарсан юм шиг 9 самбар 7 дамжуулалттай. Тэгсэн чинь нөгөө талд нь нөгөө нэг Шэнэн гэдэг нэг тал байдаг шүү дээ. Тэрс Шэнэ. Тэ. Тэр чин бага оноолттой тэргүүлээ 23 оноо. Тэгээд зүгээр Миннесотагаа хожвол 4-р байр руу ороод ирэх бүрэн боломж байсан бохоггүй. За яг өнөөдөр Лекс хожижлоо л доо. Тэгвэл сүүлийн тоглолтоор шийд. Тэгээд сүүлийн тоглолтоор бүх юмыг шийдэхгүйсэн бохоггүй. Одоо шийдэхэр болсон. Одоо шийдэхдэггүй угаасаа Хьюстон 5 руу унтсан. Дээшлэгчгүй доошлогч болцсон. Лекс талбайд давуу талтайгаар плей-оффыг эхлүүлэхээр болцсон гэсэн үг. Энэ бол ёстой Хьюстоны хувьд маш тааруу хожигдол болсон. Сүүлийн тоглолтод Лекс Юта 2 бас яагаад ч вүлээ те. Тэрийг бол ер нь бол хожиж. Одоо хайхаар болчлоо л доо. Лекс бол те. Гэхдээ тэгээ Дүрэнд 33 оноо авсан байна. Шингүү 22 оноо авсан байна. Амар тоглосон хүмүүс. Самбар дамжуулалтууд нь сайн байна. Бусдаас нь үнэхээр юу хамгаалалт нь ямар хуу байгааг л харуулчих. 12 оноо л авч тийм байна тий. 4-р үе эхлэхэд хэдэн оноо авсан явж байгааг л харал та. Тоглолт дуустдаг оноо тэр 4-р 8 минут үлдсэн багт ийм оноотой явж байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь зүгээр хамгаалалт нь Хьюстон ямар хуу байгааг л харуулж байгаа л. Дамжуулалт самбар Rockets илүү байсан байна өнөөдөр. А гэхдээ 3 шидэлт нь 19-с дөнгөж 4 унгаагаа 21 явс. Энэ л шийдсэн юм шүү. 3 шидэл угаасаа асуудалтай байна шүү дээ. 4%-тай шүү. Биш 4% хийсэн биш. Яг Ричефордаас өөр ер нь найдвартай шидэгч байхгүй л тээ. Жабар Смит орон гарan. Жабар Смит орон гарan. Шингүүн бүр шидэхээ байсан. Томпсон шидэ. Дурант нэг шиднэ. Томпсон бүр шидэхгүй. За тэгээ Тари Эйс нэг шидэж байгаа. Тари Эйс нь Тари Эйс нь чи шидэж биш шүү дээ тий. 3 ер нь орохгүй шүү дээ. Эйс нь бол ер нь шидэж шид. Тэгээ Хьюстон ингээд талбайд давуу талтай байх боломж өөрсдөөс нь шалтгаалах боломж байсан. Тэрийг ингээд ер нь бол хүн дутуу Миннесотагийн эсрэг тоглоод хожигдсноор алдсан. Одоо Лукаг л хүлээж байна. Өөр юу байх. За тэгээд Хьюстон тэгээд 5-4 алингоор нь гарсан тэгээд нөгөө Лекстэй адилхан 2 дугаар шатнаас бүрхэл явчих юм. Тэгээд ер нь бол бүрхэл бүрхүүлэл явах. Ер нь яг адилхан байл. Гэхдээ за мэддэг юм. Лекс нарай дээр. Хэдэлтэй бол Лекс хэцүү шүү дээ. Хьюстон гарсан дээр. за одоо өөрчлөгдөх Лука ирэхгүй дээр л асуудал байна энэ бол. Spurs OKC 2 локлсон. За Денвер зүгээр сүүлийн тоглолтоос бас шалтгаална. Сүүлийн тоглолтод Денвер хожигдоод Lakers хожичвол Lakers 3 руу орно бас. Тэгээд Гэтэ Lakers 3 руу ороод нэг хэрэггүй баг. 4 дээрээ тий. Тий, ер нь Миннесотагаас Хьюстон дээр. Гол хөзрүүд нь LeBron KD 2 нас ч ойрлцсон.
Миннесота бол хөдөлгөөргүй болсон. 3 дээр хэн байхаа шалтгаан Йоо, Lakers-ийн сүүлийн тоглолт Utah Jazz эсрэг биш үү? жил болгон Utah-тай сүүлийн тоглолт байж. Одоо тэр 16 оны Kobe-гийн сүүлийн тоглолт Utah. Гарон авдаг чинь Utah-тай байсан шүү. Өнгөрсөн жил бас Utah-тай байсан санагдаад их юм. За тэгвэл Lakers хожгол юм байна шүү дээ. Бид нар хожлоо л гэж бараг ярьчихсан юм шүү. Тэгээ LeBron тоглохгүй шүү дээ. LeBron-ыг бол тоглоулахгүй байна. Тоглохгүй юу? Тэгээ нөгөө тал Denver Хожоод бол 3 руу орохыг бодохгүй юм уу? Үгүй 3 хэрэггүй байгаад гэж байгаа. Эхний шата яа гэж чи барах чи. Миннесота эдэртээ үзмээргүй шүү дээ. яг өнөөдрийн байдлаар бол плей-ин ийм байна. Гэхдээ Portland Clippers хоёр байраас олж магадгүй сүүлийн тоглолтоор шалтгаалаад. Тэгчих юм бол Portland Warriors-тэй плей-ин тоглоод Phoenix Clippers хоёр плей-ин тоглоно. За тэгж жагаад тэр 8-аар хэн гарахаар шалтгаалаад OKC-г өрсөлдөгч гарна. За өнөөдрийн байдлаар зүгээр 4-5 дээр байгаа Lakers Houston ингээл таарчмаар байна. Плей-инээс бол тэгтээ тэр 9-10 дээр байгаа хоёр баг нь баг Гараад иж бас болно. ичгээр л харагдаад байна надад бол. Тэгвэл бас гоё. Phoenix Portland хоёрт жараач итгэхгүй байна. Зүгээр яг галзууганс тоглолтод бол барьцгүй л дээ. Тэгтээ Би бол Phoenix бол боломжтой санагдаж байна надад бол. Аха. Айгуу гоё товтлогоотой бас хөөрхөн баг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг хаа Clippers-тэй нэг тоглолтыг тэр нэг супер одууд нь аваа залчиж мэднэ л дээ. Kawhi, Steph те. Тэгэхээр бас play-in их гоё юм болох шинжтэй байна. За тэгээд Spurs-ийн өрсөлдөгч play-in-ээс тодорно. За ингээл үзчих идэх үү ер нь. ингээд үзэхээр л юм байна угаасаа. За 8-аар Warriors гараад OKC-тэй 7-оор Phoenix Clippers хоёрын нэг нь гараад тэгээд Warriors OKC гэвэл юм Steph мэн тэгээд махаа итгэнэ. Дэмэл гэдэг юм тэгээд махлуулна үстэй. Steph гэхдээ одоо энэ ер нь яг ахмадууд амраад ирэхээр амар аюултай юм аа. Амарч орж ирээ. Амарч аваад ирсэн бэлж жаал нэг сумаа тавина шүү дээ. Тэгэл хожно л та баг. Нөгөө насаараа өөрийгөө сойдсон морь нөгөө нэг өөрийгөө уяад наад энэ кино шиг надад ч одоо насаараа плей-офф тоглосон хүмүүс яг үдээд бие яаж хэлтгүүгээд мэдчихэж байгаа л та тэгтээ бас. За ингээд энэ түрээд өрөндийн талаар ярьсан базараа хэсэг хугацаанд завсрал эргэж ирэхдээ дорнодын талаар ярилцсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа дурлж чалгааны нэгдэл групп. Ярин тавтамаар л үзэгчтэй базар үйлрлийн 24 дахь дугаараа хүргэж байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Цагсан мөнгө спортыг дэмжигч Coca-Cola за үргэлжлүүлэн Detroit Charlotte Hornets-ийн тоглолтын томьёог л авч үзцгээе. Плей-оффт таараасай энэ хоёр маань тий. Би бүр өстө хүсэн мөрөөдөд байж байгаа шүү дээ энэ хоёр. Энэ хоёр таарад яах юм бэ? Гоё шүү дээ ядаж. Ядаж үзэх юмтэй гэж юу? Тий. Зэвүүн болох уу гоё болох. Шарлотын тайлбарт чинь 7 хоног би нэг суусан. Тэгээ би чаас гарч ирэхэр чи асуусан тий. За яав Шарлотыг үнэлгүү гэд. Сайхан л 3 шидгэл байгаа гэлээ. Ламело, Кнепл хоёр чинь нийлээд нэг тоглолтод 18 холын шидэлтэд орлого дундчилж байгаагаараа лиг тэргүүлж байгаа юм лээ шүү. Тэгээ Кнепл чинь бүр 4-ийг оруулж байгаагаараа бас лиг тэргүүлэх тоглогчтой нэг шүү дээ. Хоёр нөхөр 18 шиднэ гэдэг чинь. Хуучин одоо би яг санаж байна. Яг 20 жилийн өмнө шахуу да. Бараг за 20 гаруй жилийн өмнө юм. Нэг хоёр баг нийлээд нэг 10 идэл шиддэг байсан. Тийм. 23-аас тийм 20 хүрэхгүй. Тэгээд тэрнийхээ нэг за нийлээд оруулж байгаа нь өсрөөл 10 да. Тийм. Тэгсэн одоо ч 2 тогтогч нийлээд баг 20 шиддэг болчихжээ. Тийм. Өн Ламело ч бол тэгээс баруун зүүн хөл унжээ нөө хөвтөж нөө хамаагүй шиддэг. Гүйж байгаа шидчихсэн юм л шин. Тэгээ сайн мэдэн Кейт Каны мэргээ ирсэн. Өнөө бол үнэхээр гоё мэдээ байлаа. 14 он авсан. Би бол бүр яана одоо энэ ихний шатматны ихний тоглолт моголтуудаа өнжөөд явах үедээ гижсэн чи харин тэгээд эргээд ирчлээ. Инстиг нураахаар эргээд. Яг нь цонхтой жилээ угаасаа ирнэ л тий. Чин амар том цонх харагдаж байгаа жил. Финал руу гарах боломж маш өндөртэй жил. Тэгээ яг хуу Детройт 1-р байраа баталгааж болцсон байсан. Яг үнэндээ шууд плей-офф ихний тоглолтоос тоглуулж болох байхгүй юу? Тэгэхээр Кейд бол асуудалгүй болцсон юм байна л гэсэн үг байна. Гэтэ нөгөө Кейч нөгөө нэг 65 хүрхэргүй л дээ. Тэр нь хүрхэргүй. Яагаад тулаа 64. 64 тий. Маргааш нөгөө төр нэгтгэд тоглоо 64 л болох юм л. Лайтай. Тэгэхээр харамсалтай. Детройт гоё байгаа шүү. Шидэгч хүртэл Хортер, Данк Робинсон аа. Тий, сая Хортерыг авдаг бас. Дутуу юмгүй байхгүй баг болчихсон доо. Плей-офф мэдрүүлж.
Javonte Green те нэг тийм яхир Төвтэй хамгаалалттай холбогчтой. Тэгээ дөөрний араас ч гэсэн гой төвүүд байна шүү дээ. Тасалжуулагч цайтай. Тэгээд ямар ч иргэн ирлээ. Харамсалтай шагнал авах бүх NBA багт нэрлэгдэх. Зур одоогийн дөрмээр бол боломжгүй байна. Ихэд тоглоод 64. Тэгш уустай. Тий. Нуруулагчтай. Кэж одоо бүгдийг шахана. Түрүүн нөгөө Стив Нэшийн хоёр дараалал дээр нэгэн дээр нь Коби гэж яриадсан. Тэн дээр чи Стив Нэшийн MVP-ийн дунд чинь 18 он нэг 10 Тий, тийм л гэдэг шүү дээ. Лука Канем хоёр тэгээ хоёулаа бүр яг 64 тоглолт дээр л гацчихлаа хайрын тэгээ хоёрынх нь агентууд бол ууртай л байгаа тэгээ. Тэгээ яг нэг тийм лигт төсөлт өхөл байх л да одоо тэгээ тэрийг яг нааштайгаар шийдэх нь эргэлзээтэй л болчлоо л доо. Яг анхнаасаа дүрмэндээ энэ үлрэлд ингэж явна л гэсэн тэр нэг өөрчлөгдөхгүй л дээ. Манайхан шиг нөгөө цаг нь болсон гэдэг шиг юм Америкт байхгүй л дээ. Тэгээд харамсалтай байна. Гэхдээ шагнал авахгүй гэдэг нь харамсалтай зүгээр. Гэхдээ эргэж ирсэн. Детройтын хувьд ч, KD-ийн хувьд ч, фэнүүдийн хувьд ч плей-оффыг хүлээж байгаа. Детройтын финалын MVP яах вэ? Гог яах хувьд ч гоё тийм. KD-тэй Детройт ер нь та финал гарна гэж бодсон. Тэгж шүү дээ одоо. Замд нь торох баг байхгүй. Торлсон юм. Бүгдэнтэй л торлсон шүү дээ. Гэхдээ ер нь бол гарна гэж байна. Бостон 4-5 дээр чи юу боллоо? Торонто, Атланта, Кливленд хоёр тулах юм байна ш техник шүү тий. За Кливленд нь хождөг юм а гэхэд тэгэл Детройт, Кливленд хоёр туулчих юм ш тий. Гарахгүй шүү дээ. Детройт хамгаалтаас Cavs бол Кливленд бас хэцүү тий Детройт эсрэг. За мэдхгүй гэхдээ ер нь таамаг бол тийм байна тий. Таархаар л яри. Одоо төрж байгаа бодлоо. Тий. За, жинхэнэ плей-ины баг. Сони юм Майами Heat нэрээ. Энэ үдд нь амар хэцүү байдаг байна. Одоо яг өмнөх жилүүдэд юу гэдгийг нэг 10-аар гараад плей-инд орсон тий 8 дуусгаа плей-инд орсон гэд 3 жил мэл дараалал плей-инд тоглолоо шүү дээ. Одоо энэ жил дөрөвдөх нь болж байна. Тэр жилүүдэд Жимитэй байсан болохоор ч тэр юм уу хүмүүс нэг найдлага байгаад байдаг гэсэн тий. Майами хідэрч гарах нь хамаагүй. Плей-офф орчиход Тэгээ нэг удаа бүр үзүүлсэн шүү дээ тий. Яаж 8-аар гараад амар явцсан болохоор финал руу гараа явцсан болохоор. Юуста балцсан гэдэг. Авраг авсан баг. Фэнд орчихсан шүү дээ бүр. Тийм найдлага хүмүүст байдаг байсан. Энэ жил харамсалтай тийм найдлага байхгүй хаа. Одоо хүнд найдах юм. Тийм шүү дээ. Бэм найдах юм уу? Херод найдах юм уу? Бэм одоо 7 тоглолтод 83 авч иж цаашаа явна шүү дээ. Ер нь бол өрсөлдөгч нь Вашингтон байх хэрэгтэй л дээ тэхийн тал. Өнөөдөр бол энэ хүнээс өөр ер нь найдах хүн байхгүй байгаа шүү дээ. ер нь яг нөгөө нэг тийм одоо нэг Альфа байхгүй. Яг нэг юм альфа байхгүй тийм. Тэгээ энэ үйл юу ч хийгээгүйг л гоор гарч байгаа шүү дээ. Ер нь бол. өвөл яг Янасыг авахд хамгийн ойрхон байсан гэх юм бэлээ л. Энэ Торонто тэгээд одоо бас яах гэдэг юм гэдэг. Энд дэр чи Инграм халсан шүү дээ тоглолт. Уул нь гоё уртбаг байгаа гэдэг тийм. Харин Торонто айгүй сонирн. Торонто ч гэхдээ бас яг альфаг байхгүй юм. Харин тийм бас ялгаагүй. Инграм бол лидер хэмжээний тоглогч биш. Угаасаа биш. Тэр Олимпик дээр хөрлийн тоглолтоо хаяад ханиалтай гэдэг бүр сэлгээнийхээ сандал суухгүй байгаас харж болно шүү дээ тэр чинь. Тэгээд нөгөө бүх хотод болдог жилдээ Pelicans сайн байгаа тэгээ баг нь яваагүй шүү дээ. Тэгэхээр тэрнээс л харагдчихж байгаа юм л да. Нуул Барретт дээр бол бүгд байгаа шүү дээ. Харин тийм Quickly, Barrett тэгээд Scotty Barnes, Ingram гэдэг айгүй урт мөчтэй эвгүй баг аахгүй юу? Эзэнгүй арашгал баг байгаа юм л да. Торонтогийн Зургаа дээр сакс одоо Торонто. яадаг сакс юм бэ? Торонто ер нь яадаг. Торонто гоё шүү дээ. Тэгээ яах юм бэ? Хожиж чадахгүй л байна. Ер нь одоо ер нь плей-оффт хамгийн амархан өгөөш. Raptors үгүй шүү дээ. Хамгийн амархан биш. Хамгийн Бас эвгүй. амаргүй шүү Мух дээ. урт болохоор Эхний шатны. Амаргүй Одоо учраас. тэгтээ олон Торонто хідэр гарах нь. 5-таа л байчих юм шиг байна. 6 дээр гоостой. 6 дээр болчиход байна. Атланта 5 дээр байсан. Тий. Атланта 5 руу ороод ирсэн шүү дээ тий. Атлантагаас бол хэцүү өрсөлдөгч юу? Миний хувьд бол. Нью-Йоркийн хувьд бол ялангуяа бүр нэлийн Тий, хэцүү. эвгүй. 3-аар гарах баг дээр бол хэцүү. Амар урт баг байхгүй. Яг зүгээр эдгээр төгсгөлөө хийж чаддаг байхгүй Raptors дээр. Тийм Аюу надад гоё гэж ингээл бодчихдаг шүү. хожиж явж байгаа сүүлд яхаа мэдэх болол тий. Тэгээ Канадад болох плей-оффын тоглолт бол бас хэцүү болно шүү дээ. Тэгнь. Тэр чинь уур амьсгал бүх юм шал өөр. цаана байж байгаа юм чи тий. За Плей-офф Торонтод таарах баг Канадад очил тоглох нь өөрөө бас жоо ядаргаатай байхгүй. Тий. За Майамитыг яагаад плей-ины баггүй гээд байгаа вэ гэхээр ийм байгаа юм. 2023 онд 8 дугаар байраар улирлаад дуусгасан Атлантад хожигдоод Чикагог хоцсон.
За тэгээ дараа жил нь бас 8 дугаар байраар удирлаа дуусгаад Филид хожигдоод Чикагог хожсон. Чикагог 2 жил болсон юм. Өнгөрсөн жил Чикагог хожоод Атлантаг хожоод ер нь Атланта Чикаго энэ гурав ч нь л тэгэл плей-инд мөнхийн таарч тийм шүү тий. Атланта, Майами хоёр хамгийн олон плей-ин тоглосон багууд болчихж байгаа юм лээ. 4 удаа. Тийм байна. Анхны жилийн плей-ин чинь зөвхөн нөгөө 8-аар гарахыг л шийдэжсэн баха. Тэгсэн. 7 нь бол хамаагүй байсан шүү. Байхгүйсэн. Тэгээд 22 оноос нөгөө жинхэнэ плей-ин чинь одоогийн дүрмээр эхэлсэн шүү. Тийм формат нэг тогтсон гэх юм уу? Энэ жил одоо өнөөдрийн байдлаар 10-т явж байна. Тэгээд таарах багууд нь Орландо болоо. Торонто. Плей-ин таарж магадгүй. Чангал юм байна. Шарлот байгаа шүү. Тэгээ Шарлотын 4 байгаа бүрэлдэхүүн чинь аль нь ч гэж магадгүй. Сүүлийн тоглолтоос хамаарна. Миний харснаар Майами 10 дээр, Шарлот 9 дээр, Орландо 8 дээр. Орландо 8 дээр. Филид 7 Филид дээр. 7 дээр. Тий, тэр Эсвэл Филийн 8 ч юм уу Орландо 7 дээр. Тийм байсан санагдаад. Тэр хоёр нь хоорондоо таарах. За би түрүү нөгөө Торонтог амархан өгөөш байх үгээ асууцныг нотлох тоглолт гэд би нэг хэлчихье заяа. Нью-Йорк Никс эсрэг энэ 7 хоног тоглосон юм аа. Тэгээ ингээд 20 дэш оноо авах тоглогч юусэн байсангүй Никс эсрэг. Никс одоо ингээд хамгаалт нь бас ингээд гоё штэ. Ингээд нэг сайн хамгаалттай багийн эсрэг ер нь Торонто Никс сонио. гоё тоглохгүй. Нэгдүгээр үед хамгаалтын үзүүлэлтэнд лигт 17 дугаар байранд явж байгаа. Дөрөвдүгээр үед хамгаалтын үзүүлэлтэнд лигт нэгт явж байгаа. Ерөөсөө унтаа эхлүүлээд араас нь хөөж тоглолдог. Өөрсдөө зовоож тоглолдог талтай юм байна. Тэгээ дөрөвдүгээр үед дээр барьж ирээд тэгээ хождог байгаа байхгүй. Одоо энэ тоглолтын дээр бол тэгээд өрсөлдөгч баг байхгүй л юм байл шүү дээ. Торонто Никстэй. Тэгтээ плей-офф дараа өөр л дээ. Плей-офф шал өөр шүү дээ. Одоо нэг тоглолтоор дүгнүүл одоо. Тэгээд Торонтод плей-оффын туршлага мөрчлөг байгаа юм. Нэг тоглолтоор дүгнүүл одоо Шарлот Докюсгээс илүү шүү дээ. Яй. Талбай дээр 30 оноор очиж байна. Тийм биз дээ. Тийм дүгнэлтээс байж болохгүй шүү дээ. Тийм яг нөгөө талдаа бас дээр нь энэ үйлрэлд Spurs OKC-г хэд hodсон билээ. Тэгээ плей-оффт өөр л баг. Өөр тийм. Бас. Тэгээ плей-офф чинь туршлага нь илүү чухал биш юм уу? Энэ Торонто чи ямар туршлага вэ? Байгаа шүү дээ. Тэр чинь бас баард одоо энэ Барат, Инграм бүгдээрээ плей-офф тоглоод үзсэн. Нэлийн тултал явсан шүү дээ. Дээшгээ Инграм одоо Барат бол жишээ нь Нью-Йорк тоглож исэн хүн Нью-Йоркийн тоглолтыг мэднэ. Энэ үзэгчийг энэ ордонг ямар уур амьсгалтай байдгийг хангалттай сайн мэдэх хүн. Скотти Барнс байна. Тий, Скотти Барнс байна. Одоо энэ чинь лигт орж ирээд бас нэлээд хэдэн жил болчихлоо шүү дээ. 19 онд байлоо Барнс төрүүлэхэд. Байгаагүй. Байгаагүй тийм. Чи драфтаар ч орж ирэх байсан. Драфтс Яг бид нар хожны жилэхгүй байхгүй хулаа. Хүн дөрсөлдөж. Өөр хүн дөрсөлдөгч байж чадна л. Гэхдээ ийм гол нь яагаад хүнд гээд байгаа нь ядаргаатай урт баг байхгүй юу? Одоо Детройт үгүй энэ бүх тоглогчид тэр чигээр амар өндөр өндөр байхгүй да. Одоо энэ жижиг мижиг Брансонтай хүний одоо багийг хамгаалтанд амар зовоох байхгүй юу? Тэгээд хамгийн багадаа 4 тоглохоор чи энэ том хүмүүстэй энэ Брансон чи байнга мөргөл нөгөөдөл нь сүултээ хөдөлгөөний танаа Оксич бол богдох баг байхгүй юу? Богдох. Бүгд гар марны богдох тийм. Одоо ийм урт өндөр нуруулаг бүрэлдэхүүнтэй баг Детройт байна. Харьцуулж ярьж байна. Хьюстон байна, Торонто байна. Эдгээр чи амар нисэх баг. Спurs ч урт байхгүй. Спurs амар зовоодог ядаргаатай байхгүй. Тэгээд ойрхон өнжөөл тоглол нэг ойрхон 4 тоглолт 5 тоглолтыг л сунах тусам эдгээр чинь нөгөө хүнээ мэдэрдэг болно, хөдөлгөөнийг мэддэг болно ингээд хэцүү болоод эхэлж Тэгээ хамгийн гайтай нь тэр Канада руу хилд авч явах чинь өөрөө ядаргаа байхгүй. Байнгын хилгайлаар орно. Наад чи бас том шалтгаан биш үү плей-оффт те. Онгоцоор нисэн заавал. Тэгэхээр чин одоо жишээ нь Нью-Йорк Филитэй таарахад бол зэрэгэлдээ 2 мууж болохоор одоо нэг таарсан шүү дээ. Нодлон дараас тийм. Филигийн хамаг тасалбарыг Нью-Йоркийнхаа худалдаж аваад Филигийн талбай дээр Нью-Йоркийн талбай тоглож байгаа юм шиг юм болсон шүү дээ. Ордон бүр дан Филигийн хөлөө. Детройт бас адилхан байхгүй юу? Нью-Йоркийн хөгжил юм шүү дээ. Детройт бас хажуу талд нойрхон. Бас адилхан. Ялгаагүй байхгүй. За Торонтог плей-оффт харцгаая да. Тэгээд Бакс Янсын талаар өнөөдөр ярилцахгүй юм ба. Янсыг одоо тэгээд ярихаас ч гомдож ин дөө. Ядаргаатай Янас нэр бүр. Ер нь яг нөгөө нэр хүндээ уландаа гიშгсэн 7 хоног нь болчихлоо тий. Тэгээд нөгөө Шамс маш урт мэдээлэл хийцэн байсан. Тэгээ багийн уур амьсгал
телевиз рүү нэг өөр юм ярьдаг, багийнхандаа нэг өөр юм ярьдаг. Хэдэн дугаар юмс Янасыг анх ингээд тэнэгтэж ихтэнд л ярьсан шүү. Энэ яах гэдэг юм лойлохой. Bipolar disorderтай юм шиг. Сэтгцийн хоёр талд эмгэгтэй юм шиг тэнэг юм яриад. Тэгээ багийнх нь хүртэл бүр Янасыг хүндэтгээд 1 литр гэж хүлээж авах юм. Одоо ийм юм яриад тал руу өөр юм ярьдаг. Зан гаран шиг агаад байгаа юм. Хоцол хөрөндөө ч ямар байдгийг нь юу Тэгээ сонсоогүй хүмүүс байгаа. Юу гүцэн. Ах トゥ хоёртойгоо ер нь бол хамт тоглохыг хүсээд багийнх нь тоглохгүй гэдэг хаад өөрөө би тогломоор байна гэл намайг манай багийнх нь тоглохгүй байна гэж хэвлэх. Ах トゥ 3 нэг багийн өмсгөлтэй хамт талбайд гарсан анхны тохиолдол болох хүсээд байгаа. Дээрээс нь Nike-тэй хийсэн гэрээнийхээ хүрээнд 41-ийн тоглолтод улиралд заавал оролцсон байж бонус цалин авна. Тэрийг авахын тулд баг нь тоглохгүй гэдэг хаад өөрөө тоглоно гэдэг. Одоо тэгээд тоглохгүй дээрээ л зогсцсон байлаа. Одоо хэдэн тоглолт 40 тоглолтод орсон уу? Тийм юм шиг л. Нэг тоглолттой юм. Яг нэг жоохон өлөн зам тавигдаг үү. Энэ зам бол угаасаа явах нь бол ойлгомжтой болсон. Зүгээр хаашаа вэл хаашаа энэ нэг сонин зан гаран шитэй нөхөр. Тэгээ Майами гэсэн түрүүн дээр хальт дүүрсэн. Ер нь заа 100 дээр л баг мөрцсөн л байгаа байхгүй да тэр чинь. Одоо тэгээ Майами ч энэ зүүн аавна гэдэг бас одоо энэ гарч байгаа байлаа. Лекс авчил та тэгээд. Яг ингэ Ривс өгөөд. холоор явсан гайг. Ривс чи гоё шүү дээ. Гэхдээ яг тоглолт нь бол Янс юм ярихгүй. Энэ нэг талбайн гадна дотнох асуудал нь өдөр ядаргаатай байна. За сүүлийн 15 тоглолт өөр. За маргааш тоглолт авахгүй нэгдүг өдөр яг зэрэгцээд болох 15 тоглолт. Ерөөсөө өрөмдийн багууд, дорнодын багууд, бүс бүсийнхээ багууд дандаа хоорондоо тоглоно. Ганц эсрэг бүсийнхээ багтаа тоглох нь Чикаго Далс 2. Ямар ч ач холбогдол болно. Уусаа ингэ зэрэг тавьдаг. Тэгдэг. 6 цагаас дорнодын тоглолтууд явна. 8 цаг 30 минутаас өрөмдийн тоглолтууд явна. Зэрэг явдаг тийм. Зэрэг явдаг. За маш чухал тоглолт нь юу ээж болох юм бэ манайхаа? Энд дээр ч одоо чухал гэхээр хэцүү дээ. Бараг байх. Warriors жишээ нь ач холбогдолгүй болцсон. За яг хөө Clippers хожил нь хэрэгтэй. Portland-д хожил хэрэгтэй, Clippers хожил хэрэгтэй. Тэр хоёр л ач холбогдолтой байна. Portland юу хоёр. Phoenix OKC ямар ч ач холбогдолгүй. Ер нь Pelicans Minnesota ямар ч ач холбогдолгүй. Memphis Houston бол Houston-д хожил нь хэрэгтэй. Тэгээ Lakers за яг одоо хожил нь хэрэгтэй ч болж байгаа юм. Eastern дээр Philly бас чухал гэж магадгүй. Яг тэр Орландо Бостон дээр Бостон хожоод Шарлотт юутай байна. Шарлотт хожих юм бол Бостон бол ямар ч ач холбогдолгүй болчихсон. Ач холбогдолгүй. Philly, Торонто, Атланта энэ төр л ач холбогдолтой байна. Детройт ач холбогдолтой. Ер нь ач холбогдолтой бол байхгүй ач холбогдолгүй заяа. Тийм ээ, тийм ээ. Тэр Майами, Атланта хоёр. Гэхдээ Cleveland чинь Нью-Йорктойгоо бас нэг жоохон ойрхон байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр ер нь өөрчлөлтөөр болцсон баха. Атланта, Майами ч амар чухал болчихж байгаа юм байна. Наа чи амар. За одоо энд 1-2 эхний дөрөв бол угаасаа өөрчлөлтөөр болчихсон. Юунууд орох юм бэ? Зүгээр Атланта, Торонто, Орландо 3-ын тоглолтоос бас юм хамаарах гэдэг байгаа байхгүй. Плей-ин л унж гарах нь шийдэгдэх юм байна тийм. Энэ 3-ын тоглолт чухал юм байна да. Торонтогийн сүүлийн тоглолт маш чухал байгаа байхгүй. Хожигдвол бүр плей-ин л уунах аюул. Тийм ээ. Орландо бол Бостоныг хожихоор байгаа гэж бодож байна. Бостон ч ер нь хүмүүс амраач байх. Тэгэхээр Орландо 6-аар ороо Торонто хожигдвол плей-ин л уунах аюултай байгаа. Тэгээ Фили тэгээл та. За өнөөдрийн байдлаар бол нэг юм байна. Торонто бол маргааш үнэхээр хожигдох хэрэггүй юм биш үү? Никсэгээ барахгүй байгаа юм чи ямар ч юм те. Дээшлэгдэхтэй угаасаа боломжгүй байсан шүү дээ. Атлантагийн дээр гарах уу? Гарахгүй. Тай брейкерээ гарахгүй. Амжилтанд тэнцвэл хоорондоо 2-2 байсан баха. Тэгэхээр Торонто дивизионынхаа багуудтай яаж тоглосныг тоолчих болох юм руу орох баг. Өнөөдрийн байдлаар амжилт нь Атланта илүү учраас 5-д яваад байна л да. Амжилтанд тэнцэнгүүд Торонто дээр нь гарч чадсан санагдаад байна. Тийм үү? Тий. Тэгвэл заавал хожих хэрэгтэй л. Тий, ер нь бол Торонто заавал хожих хэрэгтэй зүйлийн тоглолтонд. Торонто гэхдээ хожигдчихвол гоё юм байна. Би бол Орландогоос байгаад тийм. Орландо одоо хэцүү мохой заваа ихэр тоглолттой л доо. Гэхдээ Бостон бол хамаагүй цэмгэр байлаа шүү дээ. Амтг. За улирлын шагналыг авах магадлалыг хамтдаа харцгаая. Энэ бол гэхдээ ер нь магадлал шүү дээ. Энэ ойлгомжтой хаа. Энэ тодорцсон. За MVP тэгээ шээ авдгаар аваад. За Rookie of the Year-ыг онцолж яриад хөө. Би бол Congnep гэж бодож байна. Гэж бодож исэн чинь тэгээ Flag чи яаж яхсан сүүлийн 3 тоглолт юу болоо 40-50 гэж яваад. Баг хэнийг гэж. Харин ингэж авчтай юм л та. Flag авах уу? Flag авчих байх. Оо тийм үү. Би бол яг Knep-ийг авчаасаа гэж бодож исэн. Гэтэ угаасаа одоо Flag авахаар болчих шиг боллоо л доо. Яг эргэж ирээд нүгээр галзуурчлаа. Багийн амжилт түүч хамаагүй болохоор.
Тэгээ одоо нэг тийм Concnable болохоор нэг юм багтаа яг нэг номер багийн лидер. Тэгэн гурт флаг бүр яг л нэг юм сүргийн тий малайллыг үзүүлээд бүр үнэхээр гоё. Тэгэхээр угаасаа тэгээд флаг л авах байх. Тэгээд статаар жилүү гост. Тий, стат нь ч илүү. Арай нэг хол илүү биш гэхдээ арай. Энэ одоо Гэлден Джонс авах уу? Гэлден Джонс л юм шүү. Хайми, Келтон Джонсон хоёрын нэг л авах бах. Тийм хардуу гэж хэцүү дээ. Бас боломж бага л бах те. Гэлден Джонс шинэ жил сайн баг шүү те. Хайми стат энтер бол гоё байгаа. Харин тийм 6 дахь бол нэлээд эргэлзээтэй л юм байна. Аль нь ч хийж болохоор л юм. Тэгээ хардуу бол хэцүү хаа. За коуч оф дээр явах юм. Би бол мазуулаа болов гэж бодоод их юм. Мазуулаа юу Мич Джонсон уу? Мич Джонсон бэл. Бикерстаф ч Тэгээ Бикерстаф ч боломжтой шүү дээ. Энэ коуч их ер нь их хуваагдахаар юм байна да. Тийм баа санал бол. Тийм ээ. Би бол жишээ нь яага мазуулаа гэхээр улирлын өмнө хаана үнэлж исэн баг нь өнөөдөр хаана явж байгааг харуул. Бас сонь да. Мазуулаа л та. Тийм. Гэтэ яг хөө Спорсыг ч гэсэн ингэж хоёр дээр байна гэж ер нь таамаглаж хэлсэн. Нэмэгтэй багийг Спорс бол ямар ч плей-оффын баг л гэж үнэлж яг байсан. тийм. Одоо шууд аврагын төлөө. Харилцсангүй байхгүй тий. Детройт бас ялгаагүй өнгөрсөн жил плей-оффт орсон. Энэ жил бүрэлдэхүүн өшөө сайжирсан дахиад плей-оффт орно гэсэн таамаг байсан. Эсвэргээрээ Бостон бол юун плей-офф л байсан юм байна. Тийм тийм. Тэр талаас нь бодвол би бол мазуулаад илүү магадaltaй болов уу гэж бодож. Яг харьцуулах юм бол тийм. Яг ингэж харьцуулах юм бол тийм л юм. MIP-ийн зөөлөн дүр явж байгаа юм. Тэг явж л штэ. Тэгтээ Никkel Александр Вокер. Онооны нэмэлтэнд баг 10 хэд мэл штэ. Өнгөрсөн удирлаасаа. Пүү. Тэгээ Авдия бас уг нь гоё байгаа. Гэтэ Авдиагийн стат нь яг Александр Вокер шиг тэгж амар өсөөгүй. Авдия ч юм бол ерөнхийдөө нөгөө статусаа өөрчилчихлөө шүү дээ. Бүх хотод болцсон тийм. Бүх хотод болоод багийн лидер болчихлоо шүү дээ. Өмнө нь тийм байгаагүй. Тийм байна. Тэнгүүт дүүр нь бас ялгаагүй байхгүй. Ер нь бол энгийн нэг төвийн тоглогчоос бүх хотод багийн номер 2 болсон. Гурлал гоё л байна л та. Яалч ч хүн үлрэл онцгойгоо 3 байна л та. Багийн амжилтанд дүүрэн байгаа юм шиг тийм. Багийн амжилтанд дүүрэн байгаа. За тэгээ нэгтгэж юу болохыг харцгаая. Манай сугаар ямар ч тач зэрэгцээд 2 тоглолт 8:30-аас та бүхэнд. Денвер Сан Антонио, Golden State Clippers. Яг гоё тоглолт. За тэгээ хамтдаа үзэгчтэй баярлалаа. Амралтын өдөр айцхтай сайхан өнгөрүүлээрэ плей-оффоор шууд амжилтуудаар уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баяртай. Нүгтэрчээс нүүргэлцэн хар юм уу? Бүгд харав. Hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. Couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.